Доктор Бата I&D Beauty Clinic. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ дэлхийн тренд болоод байгаа гоо сайхны мэдцэлийн тухай товчхон ярихыг хүсэж байна. Манай эмнэлэг 2015 оноос нүдний тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оноос эхлэн нүд гоо сайхны эмнэлэг болж өргөцсөн байгааг та бүхэн сайн мэдж байгаа. Одоо дэлхийд гоо сайхны чиглэлээр маш их олон төрлийн хаалгаанууд улам чиглэлээр хийгцээр байна. Гэхдээ 2000 он одоо 2024 оны хоорондын гоо сайхны хаалгааны чиг хандлагыг ингээд ажиглаад үзэх юм бол маш их одоо огцом өөрчлөлтийг хийдэг тийм хаалгаануудыг хийдэг байсан бол өнөөдрийн чиг хандлага нь болохоор зүсэлтгүй, болж өгвөл хатгаж зүсэхгүй, тэгээд өвчтөндөө маш амархан одоо болж өгвөл нэг өдрийн дотор нөхөн сэргээх боломжтой. Хувь хүний хувьд ийм бүр эрс өөрчлөлтийг авчрах биш, харин одоо илүү их одоо натурал харагдах тэр чиглэл рүү одоо дэлхийн хандлага явж байгаа. Манай эмнэлгийн хувьд болохоор Европын холбооны улсуудад бэлтгэгдсэн одоо ийм эмч ажиллаж байгаа, тэр улсуудад ажиллаж байсан одоо ийм туршлагатай. Тэгэхээр Европын холбооны улсад ямар чиглэлийн одоо үйл ажиллагааг явуулж байна? Яг тэр одоо техник, мэс заслын аргуудаар манай эмнэлэгт хийгдэж байгаа. За, ер нь бол манай эмнэлгийн гол зорилго болохоор бид нэр хүн болгоны гоо сайхны хэрэгцээ, хүсэл сонирхол, ажил одоо нэг өдөр тутмын ажил үйлс нь өөр байгаа. Мөн түүнчлэн хамгийн гол зүйл болохоор хүний нөгөө арьсны байдал маань хүн болгон дээр өөр байдаг учраас бид тухайн хүнд нь тохирсон гоо сайхны мэс заслуудыг хийхийг бол маш их зорж ажиллаж байна. Нэг хүнд одоо ингээд жишээлбэл арсыг хит их татах сонирхолтой байдаг бол тэр хүний одоо бусад булчингийн үйл ажиллагаанууд нь тэр одоо мэс заслтай тохирохоор байна уу? Энэ нь явандаа 5 жилийн дараа ингэж хийснээрээ тэр хүний нүүрний одоо үрчлээг улам их ихсэхээр байна уу? Бусад булчингийн корреляцийг бол маш сайн харж одоо хаалгааг хийж байгаа. За тэгээд дэлхийн чиг хандлагыг бид ч гэсэн даган дуурайгаад аль болох үйлчлүүлэгчтэй хурдан эдгэрдэг, хөнгөн нөгөө инвазив арга гэж хэлдэг те. Одоо аль болох бага цэцлэгтэй, цөөхөн ойдолтой, хэрвээ ойдол тавих юм бол дотор ойдол тавиад гадар ойдолт нь одоо тавихгүй байх жишээний мөн түүнчлэн аль болох сорив баг үлдэх ийм чиглэлээр бид үйл ажиллагаагаа явуулж мэс заслуудыг хийж байна. Манайхаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид маань бол бүгд мэдэж байгаа байх. Сорив маань хурдан түргээ эдгэрдэг. Зарим одоо техник дээр бол ерөөсөө өөр бусад эмнэлгүүдэд давтагдахааргүй тэр техникээр бол бид мэс ажилбаруудаа хийж одоо үйлчилж байгаа. Тэгэхээр дэлхийн чиг хандлага болохоор ер нь бол жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Түүнтэй адилхан Монголын одоо гоо сайхны мэс заслуудын чиг хандлага ч гэсэн одоо дагаад ингээ өөрчлөгдөж байгаа. Манай эмнэлгийн онцлог бол гоо сайхны хаалгааг Европын холбоонд одоо нөгөө сурсан эмч харьцангуй бас зөвхөн байдаг учраас энэ тал дээр илүү их одоо давамгай техник ашиглаж хийдэг болов гэж бодож байна. Мэдээж мэс засал учраас мэс заслыг ямар орчинд хийх ёстой вэ? Ариун тэгээд нэг хэрэглээний багажаар бид хийж байгаа. Хос бэлгүүн, нүдний эмнэлэг. Эрүүл харж, саруул сэтэг.